дараагийн бичлэгтээ тавтан морил за өнөөдрийн сэдвээрээ сөрөг таагүй зүйл байсан ч гэсэн хэрхэн яаж маш гоё стрессгүй 50 амгалан байж болдог вэ гэдэг тухай та бүхэнтэйгээ хуваалцахаар бэлтлээ. Өглөө босноос ахуулаад орой унтах хүртлээр ер нь бол маш гоё ад жаргалтай байж чаддгүй санаа зовох зүйл гарч ирэхэд хэрхэн яаж тайван хүлээж авч сэтгэл зүгээ хэрхэн яаж доктортой байлгах вэ гэдэг зүйл бол маш чухал болоод байгаа тий. Тэрийг ер нь бүгдээрээ ингээд ойлгоод явж байгаа. Би ч гэсэн маш чухал юм байна гэдгийг ер нь ойлгосон учраас аль болох өглөө орой унтах босох тэр цаг үед сөрөг зүйл бодохгүй байхыг хичээдэг. Тэгэхээр тэр өдөр хүртэл бас эерэг байгаад идэм шиг санагдаад байдаг байхгүй юу? Өглөө босоод л амьдрал дээр ингээл болохгүй байгаа зүйлүүдээ бодоол тий орой унтахдаа ч элдв юм бодож нойроо хулж байгаа л байх юм бол дахиад л яг маргааш өглөө сайхан босч чадахгүй давтамжинд орчихдог гэдэг юм уу? Тэгэл тэр нэг ундуудсан сул дорой ирч хүчгүй өдрийг өнгөрөөгөөд идэг болчдөг. Ягаад ч юм ингээд цаанаасаа ямар ч ирч хүчгүй нэг тийм даруй гэдэг байхгүй юу? Амьдралаас ерөөсө баяр баясгалыг мэдрэхэ болчдөг шиг юм уу? Тиймэрхүү хүн ер нь болчдөг юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр энэ өөрийгөө хэрхэн ирч хүчтэй байлгах гэдэг бол ер нь биднээс яг өөртөөс маань шалтгаална. Өөртөө л тэрийг хийн. Хамгийн гол зүйл нь болохоор бидний нэг өдөр ингээд зүгээр таагүй өнгөрч болно те. Тэгвэл нэг өдрийг таагүй өнгөрөөж ийн гэдэг чинь маргааш нахаал өглөө босоход те таагүй байна. Тэгэл 7 хоног болно. Яг л тийм байдлаар ингээд сар жил бүгд ерөөсөө хэрхэн өнгөрдөг гэдэгтэй хамаатай болчдөг юм байна л л дээ. Тэгээд тэр өдрийг гоё өнгөрөөж чадвал бага агаар 7 хоногийг гоё өнгөрөөж чадна. Цаашлаад сар жил амьдралын ихэнх дийлэнх өдрийг бид нар гоё эерэг өнгөрөөх тэр боломжтой юм байна гэдгийг ойлгосон гэх юм уу. Өмнө нь одоо тэгэл бас их л завтай ээжтэй янз бүрийн их бодоод тэгэл бодож байгаа байхгүй юу, хэрэггүй зүйлүүд их бодоод тэгэл одоо бол тэгээд өглөөс орой хүртэл ер нь маш завгүй байгаад байна. Маш их юм төлөвлөсөн хийх юм ихтэй. Би ингээд 5 зүйлийг та бүхэнтэй ингээ хуваалцах чинь. Тэгээд нэгдүгээр зүйл нь болохоор өөрийгөө маш завгүй байлгах. Эхний ээлжинд өдөрт хийх зүйлийн хамгийн нэгдүгээрт нь орно гэж би бодоод байгаа байхгүй. Ер нь завтай хүн чинь маш их сөрөг бодол одоо болохгүй зүйл. Ер нь маш их юм бодох тийм тарих завтай байгаад идэг. Тийм болохоор өдөрт хийх зүйлээ маш ихийг ер нь бол төлөвлөсөн дээр юм шиг байгаа. Ихийг төлөвлөхөөр яг тэрэндээ ингээд хийж чадахгүй бол хийж чадсангүйгээ сэтгэлээр ундаг энэ гэсэн бас өөр талаас нь яриул зөндөө юм байдаг ч гэсэн ер нь бол ийм зүйл хийнэ гэдэг ингээд төлөвлөжөөд хийж чадахгүйсэн ч гэсэн зүгээр гэдэг юмыг өөртөө хэлээд тэгээд тэднэрийгээ бодоод яаж хийх үү гэдэг ингээд дараагийн юм хийгээд ингээд явхаар өөр бусад зүйл бодох ер нь завсар зай зав гардаггүй гэх юм уу. Тэгэх юм бол ерөөсөө нөгөө янз бүрийн сөрөг зүйл тархинд баг бодогддог юм шиг надад санагдсан. Тэгээд та бүхэн манаас өөрийгөө маш завгүй байлгаараа гэж хэлмээр. Тэгээ хоёр дахь нь болохоор өглөө босохоос өмнөх яг сэрээд нэг дин дум байх үеийн цаг минутыг маш гоё эерэг зүйл бодож өнгөрөөж чаддаг байх гэсэн. Энийг бол нөгөө өөртөө ухамсартаар байнга хийж өгöd байх юм бол аяндаа тэр өдөртөө ч гэсэн сэтгэл санаа гоё байж чаддаг. Энэ бол яг үнэн шүү. Тэгээд өглөөг хэрхэн эхлүүлснээр ер нь их юм шалтгаалдаг гэл бид нэр зөндөө сонсдог штэ тий. Тэгэхээр яг энэ сэрсний дараах цагт хүний далд ухамсарт бидний бодож байгаа зүйл илүү хүрдэг учраас утас оролдох ч юм уу те сөрөг юм бодох ч юм уу за тэгээ хин нэгэн бусдын тухай бодох гэх мэт зүйлийг ал ер нь өөртөө хийхгүйгээд ингээд дүрмтэй болчих юм бол зүгээр юм шиг байлээ. Нэг Японы яриа байсан л та тэр аавынхаа тухай ярьж байгаа байхгүй одоо нэлээд одоо бол том болцсон охин жоохон байхаас нь л аав нь ингээд өглөө сэрэхтэл химээ самаа гэж сэрийдэг байсан гэж аахгүй юу. Одоо тэр нь гүнж гэсэн утгатай. Тэгээд гүнжээ сэрээрээ гүнжээ чи бол гүнж чи гүн шиг амьдрах хэрэгтэй гэж дандаа хэлдэг байсан. Инээ бүр ингээл хамт алхаа явж байхдаа хүртэл миний охин бол гүнж чи бол гүн шиг амьдрах хэрэгтэй. Гүн шиг амьдрдаг хүмүүс ийм байдیں۔ Ингээл зөвхөн одоо өөрийгөө л бодоод авах гүн шиг амьдрал биш. Одоо гүн шиг амьдрдаг хүмүүс ингэж хүмүүст гоё тусалдаг. Ингэж ээлдэг байдгийн. Гүнж чи ерөөсөө ийм байдгийн ингээл дандаа яриад идэг байсан гэнэ л дээ. Өглөө босохдоо дандаа гүнж гэж сэрээдэг. Тэгсэн тэр охин угаасаа л өөрийгөө би угаасаа гүнж юм байна гэ бүр ингээд итгэцэн ингээд боддог. Тэгэл бүр яг тийм амьдрал нь бүр мэдээж юм шиг ингээд өөрт нь суудсан байсан гэж байгаа хгүй. Тэгээд ингээ хүмүүс хүртэл яг өөрт нь ингээ гүн шиг ханддаг. Өөрөө ч гэсэн хүмүүст ингээд маш гоё ээлдэг те. Хүмүүсийг бас бодож хайрлаж ер нь бол тийм юу гэдгийг өөрийгөө олсон гэх юм уу тийм хүн байсан. Угаасаа би 10 жилдээ ч тийм байсан. Одоо ч тийм байгаа. Тэгээ яг одоо тэрнийхээ үр шимээрч гэдэг юм уу тэр бодлохоо одоо яг дагуу
амьдрал дээр ч гэсэн манай найз залуу бол бүр яг намайг гүнчиг байлгадаг. Тэгээд хүн намайг гүнчиг байлгаж чадж байна гэдэг чинь би тэр хүнийг бас ханхуу шиг байлгаж чадж байгаа гэдэг. Энэ бүр айгүй гоё яриа байсан. Тэгээд би гүнж бол миний хань ханхуул байх ёстой юм байна гэдэг тэр бодол хүртэл надад аянда ингээд орж ирсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр өөрсдийгөө нөгөө гоё байлгахыг хүсэж байдаг, нөгөө хүнээ бас ямар байлгах вэ гэдэг дээр ч гэсэн бодох тэр өнцөг гарч ирж байгаа. Ингээд сонсохоор хүн өөрийн бодлынхоо тэр гүнд бодож байгаа бодол те мэдээж тэрэндээ бүр мэдээж зүйл гэж итгэж чаддаг байх гэдэг амьдрал бидний амьдралын явах замтай ер нь маш их холбоотой юм гэдгийг одоо улам их ойлгосон ийм яриа байсан байхгүй. Тэгэл ер нь бодлоо өөрчлөөл амьдралаа өөрчил гэдэг те тарихаа өөрчлөөд амьдралаа өөрчил гэдэг маш олон яриа, маш олон сургамжууд байдаг штэ. Тэгэхээр өглөөс ирээд ямар нэгэн байдлаар шууд одоо сайхан зүйл бодож чадахгүй байх юм бол өөртөө тийм хилдэг бүр үгээ ингээд тогтоогоо би энэ үгийг л хэлнэ гэд ингээд бодчих юм бол бас их зүгээр юм шиг байгаа. Өстой сайхан унтлаа шүү гэдэг ч юм уу те. Өстой сайхан унтлаа шүү баярлалаа гэдэг ч юм уу. Ерөөсөө тэр ганцхан тэр байсан ч болох байхгүй юу. Тэгэл аль болох чадхаараа ер нь л өглөө эерэг бодлыг бодох нь маш чухлаа гэсэн үг. Өнөөдөр өстой гоё өдөр болно гэл ингээд бодох чинь л ерөөсөө болчихж байгаа байхгүй юу. Гурав дахь зүйл нь болохоор ямар нэг найдвар гэдэг зүйлийг огт тавих хэрэггүй. Хүн ерөөсөө ямар нэг зүйлд ингээд найдвар тавьж хараад тэр зүйл нь болохгүй байхаар бас маш их сэтгэлээр ундаг байхгүй юу. Ингээд юунд ч хинд ч ер нь найдвар тавих болчих юм бол энэ ер нь маш амар гэж бодож байна. Тэр маань өнөөдөр нэг тэгээд өгчих байх тий. Энэ маань өнөөдөр нэг ингээд өгчих байх. Энэ зүйл нэг ингээд бүрчих байх. Миний ажил нэг ингээд болчих байх гэдэг ч юм уу тий. Ямар нэгэн зүйлд найдвар тавихгүй байх нь өөрийгөө эерэг байлгахад маш тустай зүйл. Яг тэгэхээр хүн найдаж итгэж байсан зүйл нөгөө болчих байх гэд ингээд бодож исэн зүйл болохгүй хахаар ер нь бол маш их сэтгэлээр унж хямардаг байхгүй юу. Гол нь өөртөө итгэж өөртөө найдаж сурах хэрэгтэй юм билээ. За тэгээд 100% шүү энэ бүр тий 100% өөртөө итгэж өөртөө найдаж сурахын дээр болвол тэр болохгүй бол тэр гэдэг тэр нэг хөнгөн бодлыг өөртөө тий ингээд боддог болчих юм бол тэр зүйлд ингээд бодол ер нь бэлтгэгдсэн байх юм бол баргийн юмыг болсонгүй гэж хямрахгүй баргийн зүйлд одоо сэтгэлээр унахгүй л болчихно гэсэн үг. Тэгээд дээрэс нь өнөөдөр уулзсан хүмүүс бүгд сайхан ааштай илдэг гэд ингээд бодох юм бол яг л тийм хүмүүстэй таардаг юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр та бүхэн маань ямар нэгэн зүйлд ямар ч найдвар тавихгүй өдрийг өнгөрөөж үзээрэй гэж хэлмээр байна. За дөрөвдөг нь болохоор нэг шаардлагагүй бол янз бүрийн одоо тэр сөрөг мэдээ үзэхгүй байх хэрэгтэй гэсэн үг. За би бол өөрөө мэдээ үздэггүй л те. Тэгээд мэдээ гэдэг чинь угаасаа ямар ч нөгөө улсад те болохоосоо болохгүй юмыг их ингэж мэдээлж идэг учраас хүний тархинд бодолд маш сөргөөр нөлөөлдөг юм шиг санагдсан болохоор би ер нь мэдээ үздэггүй. Тэгээд маш амар байдаг. Яа тэгэхээр өөрийнхөө тархийг бид нар өөрийнхөө бодлыг бид нар өөртөө ингэж хамгаалж өгж байгаа гэж бодож байна. Хүний тархи нөгөө сонссон үзсэн харсан зүйлээ баян ингээ боловсруулж идэг учраас тэр үдсэн мэдээ тэр сонссон зүйл чинь хүссэн үсээгүй бидний бодол дотор ингээд боловсруулж идэг. Тэгэхээр бодолд ер нь маш их нөлөөлнө. Цаашлаад сэтгэл зүйд бас сөргөөр нөлөөлдөг гэсэн үг учраас ер нь бол аль болох мэдээ хэрүүл тиймэрхүү зүйлүүдийг сөрөг зүйлүүдийг ер нь үзэхгүй байсан дээр гэж бодож байна. Тэгдэг үстэй та нар ч гэсэн тийм нөгөө таагүй мэдээ ч юм уу угаасаа нэг тийм сонирн болохгүй юм үзчихээр өөрт ингээ болоогүй ч гэсэн ямар нэгэн байдлаар санаа зовоод ч юм уу эсвэл ингээ нэг төвшөртэй мэдрэмж энэ төр авдаг штэ тий. Тэгэхэд эргэн тойронд байгаа муу муухай сөрөг зүйл их байна гэдэг бол ерөөсөө тэр ингээл их давмгаалал ирэхээр тарих яг тэр сөрөг зүйлийг л амьдралд ингэж хайж олж харуулж биднэрт сонгож өгдөг гэх юм уу. Тийм учраас сөрөг муу мэдээлэл хүний үг ярианаас аль болох ер нь хол байсан өөрийнхөө бодол сэтгэлийг хамгаалж байгаа маш том одоо өртөө өгж байгаа зүйл гэх юм уу. Үцхээс өөр аргагүй үед бол өдрийн цаг харч юм уу те нэг мэдээ заавал сонсох хэрэгтэй гэдэг тийм хүн байж бас магадгүй шүү дээ те. Тэгэх юм бол яг өдрийн цаг харч юм уу өглөө оройд бол ер нь бол аль болох үцхгүй ясна дээрээ гэдэг зүйлийг бас хэлмээр байна. За тав дахь нь болохоор орой унтахын өмнө өөрийгөө магтаж уучлж одоо юу гэдгийг те хүлээн зөвшөөрч урамшуулж өгчод унтах. Одоо чим ничижсэн шүү гэх те. Өнөөдөр ямар сайхан өдөр байгаа гэдэг ч юм уу нэг тийм гоё урамшуулж өгöd унтах гэсэн үг. Энэ бол маш гоё тайвшруулж өгдөг учраас сайхан унтаж амарч чаддаг. За тэгээд бас л орой унтахын өмнөх бодол те бидний бодож байгаа бодол даалд ухамсарт гүн ингээ бас хурж идэг учраас сөрөг зүйл бодоод өөрийгөө үгүйсгэсэн ч юм уу те бусдыг муу мухагаар бодсон ч юм уу тийм зүйл ингээ бодоод унтах юм бол одоо даалд ухамсартаас тэр чинь боловсруулагдж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ерөөсөө аль болох тийм зүйлийг бодохгүй унтах хэрэгтэй гэсэн үг.
Тэгээд эдгээр 5 зүйлийг ер нь бол өөртөө хэвшүүлэх юм бол өдөр бүрийг гоё тайван сайхан амгалан ингээд зүгээр сайхан энгийн өнгөрөөж чадна гэсэн үг. Орой унтахтаа өөрийгөө маш гоё тайвшруулж ингэж өгөөд те гоё ламаа асаагаад өөртөө гоё урам зориг өгөөд өнөөдөр гоё байлаа шүү, чи чадлаа шүү, чи хичээлээ шүү гэдэг үгийг өөртөө хэлж өгөөд за тэгээд өглөөс эрэхтэй болохоор өөртөө ирчүүч өгөөд сэрнэ. Гэтэл энэ хоёр зүйлийг бас ер нь бол хийгээд чадчих юм бол тэр өдөр бол ер нь ингээл нэх гоё л өнгөрчнө гэж бодож байна. Одоо өөрийгөө өглөө асаад юу гэдгийг те ирчүүч урам өгөөл за өнөөдөр бол гоё өдөр болноо, өдрийг сайхан өнгөрүүлнэ гэл ингээл өөртөө нэг хідэн эерэг тийм үг хэлчихэл юм бол ер нь тэр өдөр аягүй гоё ирчүүчтэй байдаг. Тэгээд ус ухтаа ч гэсэн гоё өөртөө ирчүүч өгөх үг бодоод ингээд тэгээд өглөөний цагаа тухтаа угаад тэгээд тэр өдрийнхөө завгүй байх тийм зүйлүүдийг бичээд ингээл ер нь өнгөрөөх юм бол янз бүрийн бодоод ингээд нэг тийм хямраад стресстэй байх цаг зав байхгүй гэж бодож байна. За тэгээд та бүхэн маань эдгээр 5 зүйлийг хэрэгжүүлээд үзээрэй. Дараагийн бичлэгээр дахин уулзцгаая. Баярлалаа.